би одоо чон эдийн засаг гэдэг нэг 2-3 лекцийг одоо дараагийн 7 хоноос гадаадаар явж унших урилга. Яг энэ сэдвэр бол олон нийтэд шууд нүүр тулаад чон эдийн засгийн талаар бол ингэж ярьсан зүйл бол өнөөдөр багтдаг. Тийм учраас бол өнөөдрийн тавдны хийж байгаа энэ уулзалт бол энэ сэдвэр хийж байгаа миний анхны уулзалт болно. Энэ бол дараагийн миний хийж явах энэ лекцүүдэд илүү одоо үндэс суурин болж гэмаа гэдэг байдлаар бол ойлгоод ер нь санхүү эдийн засгийн дээд сургууль дээр би анх 17 настайдаа зуны брокеринг курсд сууж яг энэ танхимд энэ хажуудлын жижигхэн танхим байсан. Энд сууж одоо хөдөлмөрийг гараад эхэлж ирсэн брокеринг курс суугаад тэр утгаараа одоо бэлгшээгээд урилгыг хүлээж аваад Twitter-ээр харьцаж байгаа хүрээд ирсэн шүү. Twitter-ээр харьцдаг хүмүүс хэд вэ? Twitter танстай. Хараад за ер нь бол маш цөөхөн байдаг. Нэг 10 баг. Интернетэд ордог хүмүүс хэд вэ? Тэгвэл чамд эсрэг ордоггүй хүмүүс хэд вэ? Интернет гэж зүйлийг ер нь хэрэглэхгүй энэ бол шат дэмий зүйлсээр ер нь бол номороо явъя гэдэг ингээд бодож байгаа хүмүүс байна. Цагийн гарц хараа мод нэг тийм байхгүй дээ. Тэгвэл интернеттэй байгаа бол одоо энэ сошиал медиа буюу нийгмийн харилцааны шинэ хэрэгсэл болсон. Twitter, Facebook дээр бол манай залуучууд нэлээд ороод байгаа. Тэрэн дээр танаа бас хэрэгтэй байдгийг өнөөдөр би та нарын өмнө ирээд зогсож байгаа бол бэлэн гэрч болж гин гэж ойлгоорой. Яг л Twitter байгааг байсан бол Батцөмбөрөл миний чон эдийн засгийн талаар өнөөдөр лекц уушаач гэж санал тавихын тулд бол айгүй гар утсаар мессеж явуулсан байна л да. Надад 2 гар утас байгаа гэж бас авлаа. Гэхдээ сошиал медиагийн нэг давуу тал нь болохоор юу юм бэ? Би бас сүүлийн 2 жил хэрэгжилж байна л да. Нэг санаа төрхлөөр очоод хуваалцж байна. Нэг хаяг заахгүй одоо юу гэдэг нэг руу мессеж явуулна, нэг хүн рүү явуулна шүү дээ. Тэгээ 10 мессеж явуулаад 10 удаа нэрийг оруулж 10 хүн рүү жишээлбэл явуулна. Гэхдээ хүн чинь бол заримдаа ингээд нэг өнөөдөр юу гэдэг цаг агаар нэг огцом өөрчлөгдөх юм байна шүү гэж ингээд хэлчмээр санагдвал Facebook, Twitter дээр мэдээлэл тавьчихдагаараа бол их зүгээр байна. За цаг агаар бол хамгийн наацх асуудал. Гэхдээ өнөөдөр залуу хүмүүс бол эргэн тойронд нь өрнөд байгаа асуудлаар маш их мэдээллийн дунд бол явж байдаг. Энэ мэдээллийг бусадтайгаа хуваалцах тийм боломжийг олгохоор их гайхамшигтай хэрэгсэл гэж би хувьдаа боддог. Нөгөө талдаа бол яг бас өөртөө итгэлтэй болох нэлээд чухал юм болов бодлоо шууд илэрхийл. Тэрэн дээр чинь бусдад ч сонирхолтой бодол илэрхийлвэл хариу өгдөгөр их тийм онцлог юм байна. Тэгээд өнөөдөр энэ чон эдийн засаг гэдэг сэдвэрийн нэг юм презентац үлдсэн байна. Презентацийн тухай бол хүмүүс өмнө нь энэ хэд удаа залуучуудтай уулзчихсан бас нэг ярьж ирсэн. Англи хэлтэй хүн хэд байна? Араа удаа. Англи хэлтэй. Тэр PowerPoint-ийг юу гэж орчуулдаг вэ? PowerPoint presentation Монгол руу. За сайн гараа авсан хүмүүс. PowerPoint presentation. Тэр энэ болохоор маш хүчтэйгээр өөрийнхөө үзэл бодлыг гаргасан ийм ихтгэлийн нэг хэлбэр. Тэгэхээр PowerPoint нь гэхдээ нэг сүүлийн үед хэтэрхий хүмүүс ашиглаад бас нэг юм ярьсан. PowerPoint нь бол нэгдүгээр power байхгүй, нөгөө талаас бол ямар ч point байхгүй хүмүүс зориулагдсан тийм хэрэгсэл юм аа. Тэгэхээр өнөөдөр тэрийг сонссон хүмүүс байвал би бол нэг point хийх гэдэг юм шүү. Нөгөө талаасаа бол сая Батцөмбөрөл танилцуулаад нэг тодорхой хэмжээнд тодорхой ажлуудыг хийгээд явж ирсэн гэдгийг бол та нар ойлгосон байгаа. Тэгэхээр энийг би та бүхнийг залхаах гэж хийгээгүй. Хамгийн гол нь миний яриаг одоо илүү одоо өдөөх талаас нь үндэс суурин болох талаас нь зарим нэг тоо баримт тань хараагүй байж магадгүй тоо баримтыг үзүүлчих шаардлагатай гэвэл дараа манай хамт явж байгаа энэ алтан гүний гэдэг бүсгүүдээр очиод имэйл хаяг өгчвөл эсвэл бид нар өөрсдийнхөө вебсайтн дээр тавьчихна. Одоо Монголын эдийн засгийн форум ч юм уу, gavmig.com ч юм уу сайтн дээр тавьлаа. Та нар ороод аваад өөрсдийнхөө одоо
хичээл, дипломын ажил, проектууд дээр энэ зам ашиглана гэж бодоод чөлөөтэй ашиглаараа тодруулах зүйл байвал надаас асуугаарай гэж хэлсэн. Ингээд ажилтаа авах. За. Тэгээд намайг бол Кавыг чулууны Кавыг гэдэг. Тэгээд арчин үед чинь одоо манай эхнэр энэчээ сууж байгаад би бас танилцуулчих. Тэгээд монголчууд биднийг зовлонтой байдаг юм байна. Ямар зовлон байна вэ гэхээр шүү дээ. Ингээд зочдууд очоод гадны хүмүүс гэрүүлээрээ бүртгүүлэхэд нэг зүйл нь ижил байдаг паспортон дээр. Яваг нэр нь ижил байдаг. Би болохоор авгаатаагаа явж ирсэн өөрийнхөө аав ээж хүүхдүүдтэйгээ явсан нэг гэрүүл гэдэг баталгаад бол маш хэцүү. Гадаад гэж. Энийг нэг тодорхой хэмжээнд ерөн шийдээд би энийг одоо бас хамаагүй цус арчихгүй дуулчих юм байна. Тэр талаасаа бол энэ авг гэдэг юм гаргаад ирсэн 97 он Монголын төрөөс санаачлаа. Бүх хүмүүс авгтай. Энэ авгаа бол ердөөсөө хэрэгэлтгүй нэг юм. Байдал бол үргэлжлэх. Тэр утгаар нь би албаар энэ авгаа тавьсан байна. Бодогт гэдэг авгийг би сонгож авсан. Тэгээд энэ бол цэвэр би одоо бодогт гэдэг тийм ямар нэгэн шашны юм бол байхгүй шүү дээ. Дорногоос гаралтай гэдэг утгаараа бодогт гэдэг юм нэрийг саван бүтээл авчихсан. Тэрэнд хүмүүс бол зарим нь ингэ шоолоод байдаг. Энэ одоо ямар нэгэн бодцоо өөрийгөө одоо бодогт гэдэг авчихчих гэдэг. Тэгээд цаана нэг утга санаа байна. Тэрийг сонирхол дараа нь би илүү ярьж өгч болно. Тэгээд намайг бол гадаадд энэ презентацийг тавьдаг бол мистер Хотод буюу одоо Хваа гэдэг нэг юм аа. Тэгэхээр хамгийн их сайд руу цөмөр очив. Тэгэхээр Монгол улсаа бол хүн болгон мэдж байгаа. Би албаар энийг бол англи хэлээр бичгээ гэсэн. Та нар бол хичээж байгаа бас харахыг хичээгээ. Монгол улс нь өөрөө нэг юм өөрмөц нөхцөл байдалтай улс байж байгаа. 2.7 сая хүнтэй. Нийтдээ 1.5 сая километр газар нутагтай. За дотоодын төдөлтгөн нэг хүн ногдох байдлаар бол нэг 2000 долларын хэмжээнд байдаг. Хоёр хүн өсөлтөө далайн гарцгүй улс байж байгаа. Цаг агаар уур амьсгалын хувьд бол эрсдэс тийм уур амьсгалтай. Манай эдийн засаг нь өөрөө нээлттэй. Чөлөөт зах зээлийн тогтолцоонд явдаг эдийн засгийн дээр 90 оноос хойш сонгоод хөгжүүлээд явж байна. Улс төрийн тогтолцооны хувьд бол бид нар парламентын засаглалтаа гэж ер нь бол ойлгож байна. Мэдээж энд бол тодорхой хэмжээний хязгаарлалт байгаа. Ерөнхийлөгчийг хэрэггүй дэглэлийн насаач гэдэггүй зүгээр харагдсан ялгаагүй. Ерөнхийлөгчийн хувьд бол бүх ард түмнээс сонгогддог зэвсэг хүчний одоо ерөнхий командлагч, шүүгчдийг томилдог, прокурорыг томилдог гэдэг утгаараа зарим нэг одоо гүйцэтгэх албаны засаглалын хувьд бол томилгоонд оролцдог гэдэг утгаараа бол яг 100% парламентын тогтолцоог бол хийцүү. Гэхдээ би бол одоо парламентын засаглалтаа улсаа гэж нэрлэхэд бол айлтгүйгээр бид өнөөдөр энэ бүс нутагтаа ганцхан парламентын засаглалтаа улс юм аа гэдгийг давтан хэлдэг. Энэ гэрлийг ер нь бол оролцсны хэрэггүй юм шүү. Гадаа ер нь бол тэр цахилгааны цэник бол нэлээд өндөр юм нэвнээс. Тэгэхээр манай дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтийг дараагийн слайдаар бол гаргаж байна. Та бүхэн эндээс бол харж байгаа. Сүүлийн хэдэн жил эдийн засгийн хямрал болохоос өмнө бол дэлхийд нэлээд дээгүүр гарах эдийн засгийн өсөлтийг харуулж байсан. Эдийн засгийн хямралаа дотоодын нийт бүтээгдэхүүн маань бол буусан боловч 2010 оны үзэгдлээр 8, энэ оны үзэгдлээр 7-оос дээш. За дараа оноос энэ тоонууд бол арай жоохон хуучирсан тоонууд байгаа. Бид бол 10-аас дээш хувийн өсөлтийг гаргах юм тооцоололыг бол хийж явж байгаа. Тэр өнөөдөр хамгийн ихтэй байдаг болгоомжтой байдлаар үгээ
хийж зэрэгтэй байгууллагууд би одоо энэ олон улсын барилгын сан байдаг бол хамгийн консерватив. Гэхдээ IMF бол өөрсдийнхөө бизнес судалгаануудаар үздэг Монгол улсын эдийн засаг дараагийн 10 жил дэлхийд тогтвортой хамгийн өндөр өсөлттэй эдийн засаг байна гэдгийг бол дурдсан байна. IMF ганцаараа юм хэлээгүй. Энээс илүү одоо эергээ Монголын эдийн засгийг төсөөлж байгаа, ярьж байгаа байгууллагууд бол маш олон байгаа. Хөрөнгө оруулалтын банкуудыг бид дотор оруулна. Судалгаа, эдийн засгийн судалгаа явуулдаг байгууллагууд Монголын эдийн засгийн өсөлтийг маш сайн төсөөлж байна. Энэ дотор бол мэдээж Монголын одоо эдийн засгийн гол одоо бодлогыг авч явдаг Монгол банк, сангийн яам, гэх мэтийн мэргэжлийн байгууллагууд бол өөр өөрсдийн тооцоог бол гаргадаг. Энэ дээр тооны зарим нэг зүрх гарвал үнэхээр их усрээс болоод ямар мэдээлэлээр холбоож ажиллаж байгаасаа болоод бол тоон дээр зүрх гарч байгааг ойлгох ба. Тэгээд цаашаа явах. За Eurasian Capital гэдэг юм хөрөнгө оруулалтын банк Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ график бол ерөнхийдөө саяны эдийн засгийн өсөлтөд үндэс шуурын нэмэлт боловсруулаад байна гэдгийг харагдаж байна. Өнөөдөр манай эдийн засаг $5 триллион бол энэ 10 оны байдлаар бид 2020 онд гэхэд энийг 6 дахин өргөжүүл 6 дахин том эдийн засаг тавуулна гэсэн. $34 эдийн засаг болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн жилдээ 37 байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох байдлаар 2000 байна гэж хэлжсэн бол энэ нь өөрөө 5 дахин өсөв. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 9 жилийн дараа гэсэн үг шүү дээ. 9 хүчгүй жил 8 жил дараа 10,000 төгрөгнэ гэдэг тооцоо гаргаж байна. Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн market cap нь бол 1.5 орчим тэрбум их найд төгрөгтэй бол энэ нь 50 дахин өснө. Эдийн засгийн эргэлт бол ямар байх нь бол харагдаж байна. Эдийн засаг Монголын хөрөнгийн биржийн хөрөнгийн зах зээлийн үзэгдэл энэ дээр нь харагдаж байна. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн болж Монголын хөрөнгийн биржийн нийт эргэлдэж байгаа компаниудын зах зээлийн үнэлгээ нь 24 байна. Тэгэхээр энэ харьцааг харж байгаа хэрэгтэй 30-20-5-1 хөрөнгийн биржийн бидний амьдралд гүйцэтгэдэг өөрөөр оролцоо бол хүрээгээ маш их хэлнэ. Нийт банкуудын активын хэмжээ өнөөдөр дахин харьцуулж харж болох юм. 2.8 тэрбум төгрөгтэй байгаа бол 2020 онд 25 тэрбум доллар төгрөгнө. Ханшны хувьд бол яг ханш өөрөө чангарах юм төсөөлөл гаргаж ирсэн. Дараагийн слайдд өнөөдөр энэ өсөлтийг бий болгож байгаа хүчин зүйлсийг бол яг бас ингэ таамаглаад гаргаж ирсэн байна. Өнөөдөр манай эдийн засаг хамгийн их нөлөөлдөг бидэн экспортын манай түүхийг ингээд хахад нүүрс өнөөдөр бид 7 за энэ жил түрүүчэд бол 10 сая тонн гэж хэлсэн. Бид жилдээ 100 сая экспортлдог болно. Түрүүний өдрийг 2 сая экспортлж ирсэн бол 10 сая экспортлдог болно. Тэсийг 600,000 тонн гэсэн бол 1.5 сая тонныг жилдээ экспортлдог болно. Алхны хувьд бол 10 тонноос 5 дахин өсөж 50 тонныг экспортлдог болно. Бид газрын тос экспортлдог болно. Газрын тосны экспорт өнөөдөр экспорт биш би одоо экспорт гэж буруу юм яриад байна. Дотоодын өөрсдийн хэрэглээгээ үйлдвэрлэлд оруулаад нийт үйлдвэрлэж байгаа хэмжээгээр production экспорт гэж үйлдвэрлэлээр бол өнөөдөр 0.3 сая тонныг гарч байгаа бол хамгийн багтаа хараа он гэхэд бол 4 сая гаргадаг болно гэдэг юм тоо гаргасан байна. За манай нэг сайн найз байдаг Паракхана гэдэг. Тэр хүн түрүүч 8 сард Монголд ирсэн. Тэр хүний гаргасан нэг томьёог сонссон хүн байна уу?
Майнгол гэдэг нэг нэрийг бол гаргаад ирсэн. Паракана гэдэг нь бол Шинэ Америк гэдэг судалгааны төв байгууллагад ажилладаг. Ерөнхийдөө think tank байдлаар ажилладаг байгууллага. Энэ геополитикийн асуудлаар тодорхой юм ирээдүйг төсөөлсөн сценариудыг гаргаж ирээд тэрнийхээ талаар судалгааны ажлууд хийдэг залуу байгаа. Миний намайг танилцуулж байгаа Батсүбэрд дэлхийн залуу манлайлагч гэдэг нэг үг хэлсэн. Дэлхийн эдийн засгийн форумаас шалгуулдаг дэлхийн залуу манлайлагчаар бас тодорч бид нар тэр сүлжээнд нэг дор байдаг. Түрүүчд нэг 8 сар Монголд хурж ирж хэлж уншижсэн энэ Майнгол гэдэг сэдвээр. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд энийг нь болоод яг тал талаас нь тайлбарлаж байгаа юм. Бид нар бол уулуу хаан ус болчтоо өмнө нь бол тодорхой хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, үйлчилгээнд тохиолсон. Гэхдээ эдийн засгийн дийлэнх хөдөө аж ахуйн салбараас мал аж ахуйгаас бид гаргаж ирдэг байсан бол бид өнгөрсөн 10 жилийн хувьд эдийн засгийн бүтц маань өөрчлөгдөж өөрөө энэ уулуу хаан салбар дээр дийлэнх тулгуурлаад яваад ирсэн. Энэ цаашдаа улам гүнзгийрснээр бол тодорхой хэмжээнд манай эдийн засаг илүү эрсдэлтэй байх, илүү нэг талтай болох тэр зөвхөн одоо нэг хоёр байгалийн баялаг дээр суурилсан эдийн засгийн хосгол энэ нь эдийн засгийн хувьд цаашаа доктортой өсөх боломжийг одоо хөнөө гэдэг талаас бол энэ нөхрийн одоо анхааруулсан сэрэмжлүүлсэн зүйл дээр бол бид нар нэлээд сайн анхаарч ажиллах хэрэгтэй, төлөвлөх хэрэгтэй гэдэг юм санааг бол бид дэвшүүлж байгаамаа. Тэгэхээр Майнголиа гэдэг дээр бол бид сүүлийн үед байгалийн баялагын хараал гэдэг ойлголтыг бол бас ярьсан. Саяхан 3 дугаар сард болоод өнгөрсөн Монголын эдийн засгийн форумээр бид нар энэ байгалийн хараал нэртэй зохиолч нь хэмээх Джеффри Франкл гэдэг Америкийн нэгэн доктор профессор хүний намайг монгол хэлээр өргүүлээд Монголын эдийн засгийн форумоос бол гаргаж ирсэн. Байгалийн хараал бол өөрөө санааг нь товчноор илэрхийлээд бол хэд байгалийн баялаг дээр тулгуурлаж энэ бүтээгдэхүүнийх нь үнэн ямагт өндөр байх юм шиг байдлаар бодлого зохиосон улс орнууд эргээд тэрнээсээ хэд хамааралтай болоод бусад эдийн засгийн салбаруудаа унгаараад эдийн засаг тодорхой одоо мөчлөгийн үе мөчлөгийн дараа бол уналтанд орох эрсдэлтэй байна. Энэ жишээ бол тодорхой улсууд дээр ялангуяа Африкийн улсуудыг жишээ болгоод авдаг. Тэрэн дээр гарсан байдаг учраас бол бид аль болохоор энэ байгалийн хараал байдаг гэдгийг санаж явах, эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ бизнесийн салбаруудыг бий болгож дэмжиж Монгол улсын өрсөлдөх чадварыг олон үзүүлэлтүүдээр дээшлүүлэхийн ач холбогдолтой бол харуулсан юм зүйл байна. За дараагийн слайд руу оръё. Майнголийн манай одоо Монголын хувьд бол орон толгой, таван толгой гэдэг одоо хоёр том стратеги орон газар бол тойроод одоо баг том гэдэггүй бүгд нэг уурхаач болоод явж байгаа. Өөрөө би энэ чиглэл рүү яваад энэ шүү гэдэг юм аюулын тохио болж байна гэж би хувьдаа үзэж байна. Гэхдээ өнөөдөр бол энэ баялагын хувьд бол дэлхийд үнэлэгдэх алтны зэвсийн энд бол одоо кокс нөөцний баялаг бол үнэхээр байж байгаа. Энийг бид асар ухаалгаар эдийн засгийнхаа үндэс суурийг бий болгоход ашиглаад гэхдээ урт хугацаанд стратегийн хувьд бол зөвхөн уулуурхаар тойрсон үйлдвэрлэлийг бизнесийг хөгжүүлэх бодлоос татгалзах шаардлагатай байгаамаа. Зөвхөн 5 толгойн одоо нүүрсний авт газар дээр 4 бие юу гэдэг нүүрсний экспорт Монголд жилдээ өнөөдөр хэд байгаа вэ? 10 сая тонн байна. 16 болсон. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа бол одоо тэр point нь юу гэхээр 6.5 тэрбум тонн нүүрс байж байгаа. Та нарыг зарим тонныг харсан багтаа бид нар одоо 100 саяар ухаад байсан ч гэсэн 500 600 жил
ухах зөөх тийм хэмжээний нүүрс байж байгаа. 500 жил богинохон гэж хугацааг бодож байгаа юм байна. Багтаа 100 гаргадаг болоход хэд болов? 6.2 хэд вэ? Тоондоо ер нь бол харахад бол бас жоохон хүнд болох шиг үү? 6.5-ыг 100-аар болох. Би хариултаас үүднэ авах. Цаашаа яваа. За Монгол бизнес явуулах энэ арчны судалтай байгууллагуудаас бол өнөөдөр өмнөөр бол гаргадаг. Өнөөдөр төр засгийн зүгээс бол бизнесийн эрхлэлтийг одоо хялбарчлах талаар бол тодорхой ажлуудыг хийж байна. Энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар ажлуудыг хийлээ. Өнөөдөр Монгол улсын өсөлтөх чадварын үзүүлэлтүүдийн дэлхийн эдийн засгийн форум, дэлхийн одоо өсөлтөх чадварын төвөөс бол үнэлж гарч ирж байна. Монголд бол хүмүүс хурж ирээд чөлөөтэйгээр зах зээлд оролцоод бизнесийг бол явуулж болдогоо гэдэг ийм талаас бол энэхүү график бол харуулж Монгол улс төр 60 байж байна. 60-ыг бол өнөөдөр бид нар 50 руу оруулах талын ажлыг бол зохион байгуулах хэрэгтэй. Энэ дээр бол төр засгаас явуулж байгаа бодлого бүхий талаар хэл, гал, татвар, бүртгэл, хууль эрх зүйн орчны хувьд тусгай зөвшөөрлүүдийн хувьд бол бизнес явуулахад аль болохоор түргэн шуурхаар үйлчилж бизнес явуулахад хялбар байлгах, татварын орчин нь нам дор байх, хүн ашиг хийх боломжийг хангасан орчныг бүрдүүлэх талаас бол бид төр засаг бол бодлого гаргаж ажиллах шаардлагатай байна. За энийг хийж ирсэн байна. Тэгэхээр эргээд одоо цөмөрөө энэ маань өөрөө яагаад чон эдийн засагтай холбоотой болоод гараад ирвэ гэдэг талаас нь ярив. Азийн баруун гэж ямар улсууд байдаг вэ? Баруун улсууд. За Япон, Солонгос, Сингапур, Тайван, за Гонконг, Малайз, Индонезиг заримдаа ордог тийм үү? Өөр ямар улсууд вэ? Таиланд. Тэгэхээр энэ улсуудын интернетээс та нар бол ороод харч байна. Би чон гэдэг энэ үгийг гаргаж ирэхдээ ингээд Монгол улс нь өөрөө ямар эдийн засаг болох ёстой вэ гэдэг ингээд тодорхой материал хараад нөхдөдтэй ярьж сууж байгаа. Renaissance Capital гэдэг банкны Roland Nash гэдэг манай найз Монголын талаар хөрөнгө оруулалтын анхны тайлан бичгээр Монголд ирсэн. 2009 оны 12 сард. Тэр нөгөөдөө эртээ сууж байгаа тайлангийнхын нэрийг гаргах хэрэгтэй байна. Тайлангийн нэр гаргахад бол яг нөхөр бол Хөх тэнгэр гэдэг нэрийг бол сонсон. Хөх тэнгэрийн боломж гэдэг хөрөнгө оруулалтын тайлан гаргах гэдэг санааг бол нөхөр гаргаж ирээд ингээд хөрийн нөхийг ингэж хадаад цаана тэр нөхөрийг харахад Хөх тэнгэр харагдаж байгаа байдлаар Монголын талаарх хөрөнгө оруулагчдад ойлголт өгөх тайлан бичижсэн. Би мэдээч яг саяны та бүхэнд нь үзүүлж ирсэн энэ тоо баримтуудыг нөхөртөө тойрч яриад хөрөнгө оруулалтын тайланд бол мэдээч яг одоо эдийн засгийн үзүүлэлтүүд, зах зээлийн талаарх үзүүлэлтүүд, засаглалын талаарх үзүүлэлтүүд бүх мэдээлэл бол орох ёстой. Нөхрийн санаа нь бол мэдээч яг нэрээ авах их чухал. Ямар нэгэн байдлаар маркетинг хийх хэрэгтэй болон тэр тайланд хүн сонирхоод уншдаг байх ёстой. Сонирхож уншаад Монголд хөрөнгө оруулалт хийх тийм сонирхол нь өдөөгдөх ёстой гэдэг байдлаар нэрийг олж өгч байна. Тэгэхээр би бодож сууж байгаад ер нь энэ чон гэж яагаад байж болдгүй юм бэ гэж санаанд хүлээ. Цааш нь ингээд бодоод ухаад үзээд байсан чинь тэр багтаа ингээд зүүрлээд үзвэл Монгол улс өөрөө яач баг байх тийм боломжгүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Баруун ихэнхдээ хүн ихтэй манайх 2.7 сая хүнтэй тийм үү? Баруун ихэнхдээ нэг 70 бомбтой байж байна. Баруун ихэнхдээ электроникээр суурилсан, хүн үйлдвэрлэлээр суурилсан, хүн хүчнээр суурилсан эдийн засгуудыг болчихсон юм. Баруунын бас нэг онцлог байж байгаа. За Японы баг гэхээсээ илүүтэй лоо гэж, Японы лоо гэж ярьдаг зарим. За Япон
нас босд нь бол дийлэнхтэй засаглалын хувьд ерөнхийлөгчийн засаглалтай болсон. Дөрөв би хэлсэн манайх бол парламентын засаглалтаа арчилсан юм улс байна. Өнөөдөр зүүн Европын хилээс Солонгос улс, Япон улс, хоёроос одоо харуул Канада, Аляскаас урагшаа энтгэх хүртэл өөр парламентын засаглалтаа улс энэ бүснүүд байхгүй. Манай хоёр улс бол нэг нь коммунист улс, нөгөөх нь ерөнхийлөгчийн засаглалтаа нэлээд том олигархуудын хүчнөлөөнд автсан юм том эдийн засагтай улс байж. Тэр утгаараа бол бид нар Оросын баавга эдийн засаг, Хятадын хуу эдийн засгийн дунд суугаа гарцаагүй чон эдийн засаг мөн юм байна гэдэг итгэл бол надад төрсөн. Нөгөө талаас нь зүгээр ингэ символ талаас нь яриад үзвэл монголчууд нууц тавчааг бол хүмүүс уншсан байгаа хэрэг. Нууц тавчааг юу гэж ярьдаг вэ? Бүрчон алангар Баамарлаас монголчууд бол бид бол ихэ авсан. Өнөөдөр хүүхэд төрөөд нэг 3 хүртэл ардаа төгсөн дээр дөрөн дээр бүх толготой явдгийг бол үүгээр ингээд тайлбарлав. Тэгэхээр бол бүрчон өөрөө тэнгэрээс илгээгдсэн амьтан байдаг гэдэг утгаараа бол энэ миний одоо энэ төвшөлөд байгаа санаа улам зөв юм шиг надад санагдаад энэ талаар манай Роланд нааш өөрийнхөө хөрөнгө оруулалтын тайланд ер нь бол Монгол улсын чон эдийн засаг маш хүчтэйгээр дайрахад бэлэн боллоо гэдэг үгийг оруулсан. Энэ бол яг чон тэгээд эдийн засаг гэдэг энэ хослолыг анх удаага дурдсан тийм тохиолдол болсон. Үүнээс хойш цааш нь ингээд онцгойгээс зөрүүд юм цааш явж байгаа. Шөө болон цайны сонирхолтой энэ түрүү жилийн Хятадын нэг сонирхол Монголын талаар юм тусгай мэдээлэл гарсан. Энэ дээр Азийн чон боломжийн гарыг хазлаа гэдэг талаар мэдээлэл гарсан байна. Энэ нь болохоор надад бас нэг санаа өгөөд би ер нь энэ чон эдийн засаг гэдэг юмыг би одоо айхтар мундаг эдийн засагчтай бүлэгтэй эдийн засгийн загвар гаргаад ирэх эдгээрээ биш. Зүгээр энэ санаагаа хуваалцаад түгээгээд монголчуудаа бодоод итгүүлээд цөмөөр нэгэн юм зорилгын үзүүрээс сууж авч байгаа хамтдаа энэ загварыг босгоё гэдэг юм санаа төрөөд өөрийнхөө блог дээр чон эдийн засаг гэдэг цайны миний ярьсан ганцаар санаанууд нь орсон юм бичсэн байна. Тэгэхээр энэ бол China Daily-г англи хэлээр гаргадаг Хятадын хамгийн том сонин байсан. Цаашаа саяхан 11 сард надаас Германы нэг нөхөр хурж ирээд яриа авсан. Тэгээд энэ одоо англиар бол wolf economy гэж ашигласан. Германаар бол германаар ярьдаг юм байна. Тэнийг айгүй чангаар зөв дуудаад та the wolf economy гэдэг баг зөв. ийм яриагаар герман нутагтын энэ ямар сэтгүүл байна? Brand Eyes гэдэг сэтгүүлээр энэ талаар бол бас тодорхой хэмжээний мэдээлэл гарсан байна. Миний ярилцлага. Цаашаа. Тэгээд бүхэн бол энэ өнгөрсөн оны ихээр өнгөрсөн оны сүүлээр монгол хэлээр орчуулагдаад гарсан чон сүлд номыг бол дуулсан баг. Зарим нэг ч бол үлдсэн баг тийм үү? Тэгэхээр энэ өөрөө миний ярьжсэн нэр томьёо шүү. Энэ бол загвар гэж ярихад бол арай ихтэй байна. Чон эдийн засгийн нэр томьёоны хувьд бол надад бас дахин нэг юм итгэл төрүүлсэн. Хятад хүн монголчуудын тухай бичгтээ цэвэр одоо чонтой хэрхэн бид амь заяагаар өнөөг хүртэл ингэж холбож ирсэн тухай монголчуудын тухай бичсэн байна. Тэр нь бол өөрөө
маш гайхамшигтай энгийн байдлаар тайлбарласан. Бидний одоо ихэнхдээ бид нар ч юм бол миний хувьд бол хотод өсөж төрсөн хүний хувьд бол яг нүүдэлчин энэ зан иргэн шиг монголчуудын өөрийн одоо өдөр тутмын соёл амьдралын арга ухааныг чонтой холбож тайлбарласан нь бол маш энгийн бөгөөд хуулийн итгэл төрөлхөөс тийм зүйл гэж байна. Магадгүй бид нар өнөөдөр 70 жил Орос ах нарын одоо хараа хяналтанд удирдлагын дараа амьдарснаар хөдөө орон нутагт амьдарч байгаа өөр Монголын зарим нэгэн малчтаас аваад үлдэх сурах юм бол энэ намн дээр үлдсэн байна гэдэг тийм нэг ойлголтыг бол надад төрүүлсэн байна. Тэгэхээр энэ номыг уншаагүй хүн бол та бүхэн авч уншиж сонирхороо. Би бол түрүү жил явж байгаа 100 хаттай номын сагнаа нисэх буудлын дээр номын дэлгүүрт байж байгаа аваад англиар нь уншсан байна. Тэгээд энэ талаар бол телевизийн яриануудад орох юм боломжууд гарсан CNBC, Reuters гэх мэт миний түрүү чи ярьсан тэр нэг блог байж байна. Би түрүүн бол энэ нууц тавчааны бат бол ярьсан. Нууц тавчаанд бол нэлээд тодорхой байдлаар бид нар ер нь эдийн засаг Монгол улсын эдийн засаг өөрөө яах харахгүй бага биш, луу биш, дахиад биш, бааваа биш, чон байх ёстой байна гэдэг хүн итгэлийг бол төрүүлсэн байна. Энэ загварыг бол гаргахтаа би зөвхөн эдийн засгийн талаас нь өнөөдөр бид нар баруудын гаргацсан байгаа алдаанаас сурах ёстой. Өнөөдөр бүх бар улсууд бол яг тэгшин сайхан амьдралыг эргэн мөртөө босгоод бүтээсэн юм байна. Өнөөдөр байгалийн баялгаа яаж эргэн мөртөө тэгшин бүтээх үү гэдэг асуулт нь хамгийн түргэн хариултаа олсныхаа дараа бид нар газраа малтаж авч харах юм гаргаж ирэх хэрэгтэй юм шиг. Хүнийг эрхийг нь дээдлсэн, ардчилсан нийгэмтэй хүн бүр ажилтаа, хөдөлмөрлөх дуртай, хүн бүрэн зорилготой байж энэ нийгэм тогтвортой, өндөр хурдцтай өсөлтөй явах бол боломж бүрдэх юм байна гэдэг дээр бол миний одоо чон гэдэг нэр томьёо бусад бараас дуугаас ялгаатай байх юмаа гэдэг энэ санаа байж байгаа. Энэ Reuters үржсэн яриаг бас түүхийд тавьсан юм байна. Хашаа. Гэдос юм да. Окей, түрүүнд нэг хэдэн слайдуудыг би өнгөрүүлээ явуулсан гэдэг. Тэрийг тоогоо харах зарим хүмүүс сонирхолтой юм. Гадаадын хөрөнгө оруулалтын өсөлтийг харуулж та нар эндээс харж байгаа. Бараг 3 дахин ингээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байна. Энэ нь өөрөө Монголын төгрөгийн ханшид ямар нөлөө үзүүлэх вэ? Хангамж. Энэ дээр өшөө нэг нэмэр нөлөө үзүүлж байгаа юм юу байгаа вэ? Гадаадын хөрөнгө оруулалтаас гадна өөр одоо хатуу байдаг хаанаас орж ирэх вэ? Экспортоос орж ирэх үү? Нүүрсээ зарах. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь гадны багцын портфолио инвестментүүд байж байна. Дээрээс нь бол экспортоор бид нар бараагаа зархлаар доллараар хүмүүс төлбөрөө хийв. Тэгэхээр доллар манай эдийн засгийн орж ирнэ гэсэн үг шүү дээ. Энэ нь манай төгрөгийн сүүлийн үеийн чанартай тайлбарлаж байгаа. Бид нар хямралын үед 700 шүргсэн төгрөгийн ханш. 20 жилийн өмнө 400-аас 500-ийн хооронд хэлжсэн. Түрүү жил бол 300 орсон. Энэ жил 1100 өнгөчл буцаад одоо 1270 явсан. Энэ нь өөрөө ханшны чанарт нь яадаг вэ? Эдийн засгт ямар нөлөө үзүүлэх вэ? Сөрөг экспорт буураад сөрөг муу юу сайн уу? Өсөлтөх чадвар. Манай бараа бүтээгдэхүүн өөрөө гадаадд өсөлтөх чадвар муу болж байна. Хүмүүс авах байж байна. Хүмүүс авах болохоор манай өсөлтөх чадвар, манай экспортын орлого буурна. Тэрд урт хугацаанд ямар муу нөлөө үзүүлэх вэ? Төгрөг банк чанараад байна. Бусад салбарууд биш. Уул уурхагаас бусад бүх салбарууд уналтанд орно. Засгийн газар долларын бонд гаргах гэж байгааг танаас дуулсан уу? Долларын үйлдвэрүүд байх ёстой байх ёстой. Би ч хатан улс төр боллоо шүү. Өнөөдөр сайн дээр харсан байна. Тэгэхээр өнөөдөр миний
бодлоор бол хэрэгцээ бид эдийн засгийн тогтвортой өндөр урт хугацааны өсөлтийг гаргах гэж болж байгаа бол уул уурхараас гадна бид нар боловсруулах үйлдвэрүүд дээр анхаарах хэрэгтэй. Боловсруулах үйлдвэр дотор бол манай ноолоор гэж байна. Бид ноолоор дэлхийн зах зээл дээр би одоо зөвхөн багцаагаар өдөн баргаар ярьж байгаа шүү. 32 үйлдвэрүүдийг гэхэд бид яг бэлэн бүтээгдэхүүн гаргахтаа бол бид нэг үйлдвэрлэдэг байна. Энийг байдлыг бол өөрчлөх хэрэгтэй. Түүхийн ноолоор урагш нь гаргадаг явдлыг зогсоох шаардлагатай гэдэг үднээс бол тодорхой хэмжээнд оролдлогууд бол хийгдчихсэн. Экспортыг зогсооход багасгахад ямар арга хэмжээ авч болох засаг татвараа нэмээд экспортын татвар тавьж түүхийд тэр татварыг ардчилсан улсад байдаг болохоор хэн эсрэг үүсгэх вэ? Ардун биш. Малчид. Малчид эсрэг үүсгэхээр манай улс төрчид ямар шийдвэр гаргах вэ? 5,000 гаргах. Ноолорын лобби гарч ирээд дахин сонгогдохын тулд ард түмний дунд илүү гоё мундаг ухаалаг улс төрч харагдахын тулд экспортын татварыг баахгүй болно. Гэхдээ тэрэн дээр яг ийм ялбархан биш л дээ. Дэлхийн худалдааны байгууллага бидний хүлээсэн үүрэг гэдэг зөндөө юмнууд байдаг. Гэхдээ өнөөдөр ерөнхийдөө ингээд маш хялбараар болоод нэг тиймэрхүү үйл явц болоод байна. Ардчлалын нэг зовлон нь юу вэ? Зовлон гэсэн чинь хичнээн чинь зовлон биш. 51-49 гэх юм. Юу нэ? 51-49 гэх. 51-49 яадаг тийм. За тэгвэл 49 нь бол таалагсан таалагдаанаас даах ёстой болдог. За нэг тийм зовлон байна. Наад чинь бас гоё юм. За өөр нэг зовлон юу гэхээр энэ нь өөрөө нөгөө хүмүүс таалагдахын тулд шүү дээ тийм. Би яах вэ? Би одоо өөрөө ингээд айгүй гоё юм ярьж болно шүү дээ. Гоё юмд итгэдэг байж болно тийм. Гэтэ таалагдаад сонгохын тулд гоё амлалт өгнө. Танд бэлэн мөнгө өгнө. Танаа ноолорч юу болж 20,000-аас доош орчуу. За тэгвэл тэр урагшаа хятадуудыг оруулж ирж одоо үнэтэй авахыг боломжоор хангах юм бол тэр үйлдвэрлэл бол хамаагүй болчихж байгаа. Тэр хятад руу чөлөөтэй гаргахыг нөхцөл чинь бий болгож өгнө гэж ярьчихдаг. Тэгээд нөгөө ямааны мөнгө гэдэг нэг асуудал гараагүй сонгуулийн дараа төрж байгаа. Тэгээд энэс чинь ингээд улбаатай өнөөдөр манай үйлдвэрлэл зогсох тийм аа. Тэгэхээр өнөөдөр бид нар саяны харуулаад байгаа тэр өндөр өсөлтийг гаргах юм чон эдийн засгийн улс орыг зөв гаргахын тулд бол бид нар өнөөдөр илүү ухаалгаар популист амлалтыг нэг талаас хийхгүй нөгөө талдаа бол популист амлалтанд автахгүй тодорхой хугацаанд тодорхой хэмжээгээр үсээ чангаж ажиллахгүй бол бид нар зөвхөн өнөөдөр хотоодныхоо байдлаас болоод өнөөдөр үзэж байгаа байдлаасаа болоод хий хоосон өнөөдөр энэ одоо бэлэн мөнгө тараах юм амлалтанд автснаас манай үйлдвэрлэл унах бидний яриад байгаа өндөр өсөлттэй сайхан улс нийгмийг босгох хүн ард нь бүгд өндөр боловсролтой бүгд ажилтаа эдийн засгийн өрсөлдөх чадвартай багтаач бай дуудаач бай одоо Америкийн Европын зах зээл дээр манай бараа бүтээгдэхүүн гараад бодлогдох өндөр чадвартай тийм нөхцөл байдлыг бол бүрдүүлэх ямар ч боломж гарахгүй. Тэгэхээр бол энэ дээр би энэ зөвхөн эдийн засгийн загвар гэхээс илүүтэй улс төрийн хувьд бид нар тодорхой ажлуудыг энэ загварт бол тусгаж ярьж өөрсдөө дотроо яриа өргүүлж тодорхой ойлголцол төржиж эдийн засаг маань одоо чоншиг тийм тэмдэглэл байх боломж бол бүрднэ гэдэгт бол бүр итгэлтэй байна. Тэгээд миний блогийг уншсан байна. Тэр блог дээр нэг хоёр хуудас зүгээр нэг гол концепцаа санаагаа гаргасан. Уншсан байна. Багтаа. Төгсгөлтөнд юу гэсэн бэ гэхээр зүгээр одоо та нар гадаа цагийн гараг гардаг. Баг гэдэг юм чи ямар улсад амьдардаг вэ? Та нар баг тийч үзсэн үү? Монгол. Үзээгүй. Баг штэ ийм юу юм байна л та. Монголд өөрөө эдээшгүй юм. Монголд ч өвөл хасах 40 100 нэмэх 40. Энэ чи хин амьдраад
эдээсээ яваад байдаг үү? Чон эсвэл Монгол. Өөрөөр бол ямар ч боломж авахгүй. Чон бар арслан могоо одоо ямар ч тийм орчин тогтнох үндэс нь бол өөрөө баахгүй маа гэдэг тийм айгүй ингээл баг. Тийм учраас бол миний хувьд бол энэ чон гэдэг асуудал бол гарцаагүй. Та бүхэн ч гэсэн ер нь бол чон эдийн засгийн үйл нь бол амьдрахын бэн шүү гэдгийг одоо би бараг шахан тулгарч шүү та бүхэн. Ингээд саяны ярьсантай холбоотойгоор цөмөрөө нэг хэдэн саналууд авдаг. Та бүхэн бол өөрсдийн гэсэн бас хүчтэй үзэл бодлоо ба сургууль дээр найз нөхдөд багш сургууль үзүүлэгчдээс тодорхой хэмжээнд мэдээлэл аваад өөрсдийн гэсэн бодлыг бол бидэнтэй энэ найз нөхдөдөө надад хуваалцаач гэж байна. За санал байна. Караг босоод чанга телефон арай. Санал хийсэн зүйл хоёр асуулт. За асуулт. Боловсруулах үйлдвэргээд сайн хөгжлийн банк гэж ярьж байгаа юм болж байна шүү дээ. Энэ банкныхаа үйл ажиллагаа хэзээ эхлэх вэ? Яг бодис эдийн засгт үр нөлөө үзүүлэх хугацаа нь хэзээ авах вэ? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь болохоор одоо ингээд мэдээч хэрэг байгалийн үзэл зөв ашиглаад зөв хуваарлалтай оновчтой зарцуулт юм хөгжих нь гарцаагүй. Тэгээд ойлгомжтой. Олон улс төрчид бүгд замуулдаг шүү дээ. Улс төрчид профилээс дамжуулдаг. Тэрэнд нь хамгийн харамсалтай нь иргэдэн хуурддаг. Тэгэхээр яг энэ таны өснө оюутны холбооны ерөнхийлөгч гэдэг утгаараа оюутнуудад хандаж та юу хэлмээр байна? Иргэчээс сонгуул болох чинь юунд нь бид юуг нь харж зэрэг одоо аль сонголтыг хийх гэсэн. За би сангийн амд ороод удааг байгаа. Өнөөдөр 12 дугаар сард томилогдсон бол өнөө хүртэл одоо бас тодорхой хэмжээнд миний хувьд бол тийм нэг аз завшаантай үйл тохиолдсон юм байна. Яагаад вэ гэхээр түрүү оны эдийн засгийн үзүүлэлтүүд нэлээ эргээд гарсан. Хямралыг бол даван туулсан байсан. Түрүү жил төсвийн хавтагтлыг бид хоёр батлаа. 300. Хөөе. Энэ оны 9.9-оор батлсан байна. Түрүү оныхыг бид 5.6% баталжсэн бол түрүү оны төсөв ашигтай гарсан. 10 оны гүйцэтгэх. Энэ оны эхний удирдлагын гүйцэтгэх төсөв ашигтай гарсан. Төсөв ашигтай гарч байна гэдэг маань хавар илүү сайн орж ирж байна. Бид нар нөгөө талдаа зарах ёстой мөнгө зарч чадахгүй байна гэсэн тийм. Энэ дээр ашигтай гарч байгаа гэдэг нь бас бидний карьер биш шүү. Бид нар төлөвлөлтөө илүү нарийн хийж сурах ёстой. Төсөв ашигтай болж байна гэдэг маань өөрөө бидэнд өнөөдөр илүү их ирээдүйг харсан хөрөнгө оруулалтыг зардал гаргах боломжийг бүрдүүлж өгч байна. Эдийн засаг ирэх одоо 10 жил урд өмнө дэлхийд үзүүлж байгаагүй байлаа. Хойчод үзэгдэхгүй тийм байдлаар өсөж байна. Манай эдийн засаг. Энэ бол ингээд ерөөдөө сая тэр нэг тоо байсан шүү дээ. Тэрүүгээр батлагдаад байгаа юм. Манай өөрийнх нь эхэлж байгаа энэ суурь өнөөгийн нөхцөл байдал нь маш жижигхэн байгаа учраас ийм богцон өсөлт гарах бол боломж бүрдсэн. Бараг ч ингээд хуужгаар явж байгаа юм шиг. Энийг хийхэд бол гэхдээ бид нар хэдэн гэрийн даалгаврын маягийн хийх ёстой. Тэрний юу гэхээр бид нар дэд үтс рүү хүн рүү хөрөнгө оруулалтыг өнөөдөр хийх ёстой. Дэд үтс рүү хөрөнгө оруулалтыг хийхэд өнөөдөр манай төсөв алдагдaltaа. Төсөвдөр дээр хязгаар тавьсан байж байгаа. Бид нар олон улсын байгууллагатай хийсэн гэрээдүүдийн дагуу нуруунд дээр өөрийн доктортой төсвийн доктортой байдлын хуулинд бол зааж өгсөн байж байгаа. Нийт төсвийн алдагдлын хувь хэмжээг мөн хязгаарлаад өгөөд заасан байж байгаа. Эдийн засгийн доктортой байдлыг хадгалахын тулд улсыг нуур жуулахаас одоо урьдчилан сэргийлэхээс нь заасан. Тэгэхээр хөгжлийн банкны асуудал гарч ирсэн. Хөгжлийн банк байгуулагдсан, хууль нь батлагдсан. Энэ бол бидний анхны оролдоо. Энэ төсвийн бус аргаар зайлшгүй явах ёстой байгаа. Томоохон хэмжээний соёл дэд үтсийг санхүүжүүлэх асуудал байна. Энэ дээр бол нөгөө компани засаглалын асуудал яригдчихлээ. Энэ банкыг байгуулснаар бид нар бол одоо хэд нэгний одоо алтан загсны үлгэр шиг алтан загс болгочмоор байна. Тэр хүслийн бий. Өнөөдөр яг нийтлэг байдлаар бидний их ашигт нийцэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор хөгжлийн банкыг байгуулсан. Энэ дээр гадны менежментийн банкыг шалгаруулад оруулж ирнэ гэдэг. Гадныхаа энэ талаар нэг талаасаа бол төслийн санхүүжилт гэдэг юм
талаар ойлголт илүү сайтай байдаг том хэмжээний төслийг урт хугацаанд санхүүж олоход бол тодорхой ур чадвар хэрэгтэй. Арилжааны банкны зээл бол богинохон байдаг. Тодорхой өөр төрлийн ур чадвар хэрэгтэй байна. Тэгвэл өнөөдөр энэ банкны удирдлагыг сонгож шалгуулаад удирдах зөвлөлийг нь томилоод хараат бус гишүүдийг оруулаад ажил нь явуулчихсан. Эхний ээжийн бонд нь засгийн газар 800 тэрбум төгрөгийг баталгаа гаргаад байсан. 800 тэрбум төгрөг гэдэг маань манай нийт дотоодын бүтээгдэхүүний бараг 10%. Тийм их том хэмжээний баталгаа гаргаж ирвэл эндээс бид нар дэд үтс рүү дийлэх үнийг анх дээрээ хямд хүртээлтэй орон сууцаар хандах асуудлыг шийдээ гэсэн. Энэ бол өөрөө маш их чухал асуудал байна. Яг л утаа гэж яриад хот төлөвлөлт төрсний бохирдол гэдэг хүмүүс бол наад юм яриад байгаа юм. Наадын өнгө тал юм. Цаана гэр хороолол асуудал бол урт хугацаанд илүү Монгол улсын хувьд тодорхой хэмжээний эрсдэл дагуулсан зүйл байна. Хүүхдүүд өнөөдөр гэр бүлийн хүмүүжил, суур хүмүүжлийг бий болгох асуудал дээр бид нар төр засгаас бодлого барьж хүүхэд өнөөдөр хичээлээ суух хэрэгтэй, тоглож наадах хэрэгтэй хүмүүсөө төлөө аваад ус түгэл явж байгаа юм. Ийм наад зах энгийн асуудлуудыг энэ хөтөлбөрөөр 100,000 айлын орон сууцны хөтөлбөрөөр шийдэх тийм зорилго бол Хөгжлийн банкны хамгийн түрүүнд тавьсан байна. Энэтэй холбоотой зам цахилгаан дамжуулах шугам сүлжээ цэвэр бохир усны холбоотой бид одоо осол энэ орон сууцыг бий болгоход барилга барихад шаардлагатай байгаа дэд үтсийг санхүүжүүлэх ажлыг бол өнөөдөр Хөгжлийн банкнд бид тавьсан байна. Оюутан залуучуудын хувьд бол би өнөөдөр оюутны холбооны ерөнхийлөгчөөр хэлэхэд бол манай оюутны холбооны удирдлагуудын чирсэн байна. Түрүүн хобби өснөд гараадсан. За манай оюутны холбооны нөхцөл бас ингээд энэ ирээд хамтран зохион байгуулалт өрөөчөө гэдэг өсөлтийг тавьсан. Ер нь бол асуудалтай. Энэ дөрөв өдөр бид нар оюутны холбооны удирдах зөвлөлийн бодлогыг хийя гэдэг асуудлыг тавьсан байна. Оюутны нийтлэг эрх ашигыг хамгаалах байгууллага маань илүү идэвхтэй ажиллахын тулд оюутан залуус та бүхний оролцоо илүү чухал байна. Оюутнууд өнөөдөр зөвхөн өөрийнхөө эрх ашигын үүднээс энэ байгууллагатай ханддаг биш. Эх орныхоо өмнө тулгамдаад байгаа асуудлуудаа оюутнууд нийлээд тодорхой санаачлаг урайлах гаргаад ажиллаач гэдэг ийм ажлыг хийх ёстой гэдэг итгэл үнэмшилээр дургуулад би оюутнуудыг энэ тодорхой одоо жагсаал цуглаа гэхээс илүүтэй яг өөрөөсөө анги танхимдаа би өөрөөсөө эхлээд өөрчлөлтүүдийг гаргаж гэдэг тийм санаачлаг ажлуудыг бол явуулах гэж оролдож байна. Би сайн үр дүн гараад байгаа гэж хэлж чадахгүй. Гэхдээ өшөө жил өрөхгүй нэг хугацаа байж манай тэр хяналтын хорооны зөвлөлийн маань нөхөр тэнд орж ирсэн байна. Бид та бүхнээс оюутан залуучуудаас нэг зүйлийг хүсмээр байна. Та бүхний оролцоогүйгээр оюутны хамтын байгууллага сайн явж өгөхгүй байна. Оюутны холбооноос мэдээж хэрэг энэ удирдлага мандатын асуудал байдаг. Удирдлага мандатыг бий болгохын тулд та нар биднийг шахаж шаарддаг үйл ажиллагаанд оролцдог болооч гэдэг санааг бол төвшүүлмээр байна. Зөвхөн автобусны билет гэхлээр бити яриач, сургалтын төлбөр гэхлээр бити яриач. Сургуулийн одоо 0 тогтчил одоо сурах орчин тэрийг ярьдаггүй байх. Тэр сайжрах ёстой. Тэр нь өөрөө Монгол хүн боловсралтай болох энэ сурах боловсрол эрхээ эдлэхэд маш чухал. Гэхдээ та нар өөрөө илүү хариуцлагатай иргэн байж үз дуу хоолойгоо шийдвэр гаргах төвшин тодорхой байдлаар хүргэх юм боломж байна шүү. Тэр нь бол өөрөө бидний нийлээд бүгдийг ингээ хамруулсан байгаа бидний хүчтэй болгодог оюутны хамтын удирдлагатай байгууллага маань энэ муу юм шүү. Тэгэхээр ямар та бүхний дундаас энэ ажилд оролцсон тодорхой санаачлаг гаргаж ажиллая гэвэл тийм санаа байвал миний энэ холбогдох хаяг имэйл утас Twitter, Facebook-аар холбогдоод үржиж уулзаад
би одоо бүхэл боломжтой талаараа бол туслахад бэлэн байна. А гэхдээ та нарт тусалж байгаа юм биш. Та бүхэн над хандсанараа надад болон өөрийнхөө энэ оюутны байгууллага энэ хөдөлгөөний улам одоо эрчтэй болох, хүчтэй болох ингэснээр Монгол улсын хөгжлийн түүхэн үе шатнд бид ч гэсэн доо болоо төр засгийн гаргаж байгаа шийдвэр оруулах тийм боломжийг бүрдүүлэх юм шүү гэдгийг хэлмээр. Дараагийн хичээл авах гэдэг нь дараагийн хичээл үү? Энэ хэдээс байсан бэ? За ганцхан асуулт түрх авчих. За хоёр асуулт. Би маш гоё хайрлах байна. Та өөрөө бизнес фэндээс шүү дээ. Тийм таад өгсөн. Гэхдээ бизнес төрийн орцоор ямар хэцүү байдгийг бол та өөрөө мэдчихэж байгаа юм байна. Энэ одоо та төр төвснөр бизнес төрийн орцоор ямар байх вэ? Эндээс яг тэний хэрэгтасаа сэтгэл байгаа хэцүүлсэн. Одоо хоёр асуулт. Энэ одоо энэ нотор гэж хэлсэн юм байна. Энэ нотор түрэнгээд орчиж ирсэн 110 хүн гэсэн шүү дээ. Юугаар нотор гэсэн. Тэнгүүд тэрийг информашнээс Twitter-ээр асуусан чинь яагаад би бэлэн үг ингэж цацж байгаа юм гэж асуусан чинь HTML энэ цацаагүй энэ бол шүү дээ. Арилжааны банкуд өөрсдийнхөө текст ажлыг сайн хийж чадахгүй. Тэр хэмжээний мөнгийг зээлээр олгоогүй учраас ноодорынхаа үйлдвэрлэгчдийн дэмжих зорилгоор богино хугацаатай зээл өгöd энэ ноодор одоо хятад орж ирээд бэлэн мөнгө бодох гэж авдаг шүү дээ. Тэр боломжийг олгоод үйлдвэрлэлтэй ноодорыг бодолтож авах боломжтой болж байна. Үйлдвэр, ноодорын үйлдвэр. Өөрийнхөө дотоодын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө худалдаж авах боломжийг олох хэмжээний мөнгөийг өгч байгаа байхгүй. Энэ асуулт нь өөрсдөө банкны сектор одоо ингэ төрийн банк авчихсан шүү дээ. Тэгэхээр хөгжлийн банк гэж нэг банкны сектор ороод хөгжлийн банк бол банк биш. Одоо энэ яг сайн сонсож байна. Тэгээд хөгжлийн банк бол шүү дээ тийм нэртэй санхүүгийн компани байхгүй. Банк бол хадгаламж авдаг шүү дээ. Арилжааныг хадгаламж авахгүй болох юм гэсэн. Зөвхөн хөрөнгөний зах зээл дээрээс тодорхой төсөл санхүүжүүлэх байдлаар тодорхой хүмүүсээс том хэмжээний мөнгийг оруулж ирээд урт хугацааны төслүүдийг санхүүжүүлдэг. Арилжааны банкны зээлдэг зээлийг өгөхгүй. Хөгжлийн банк. Төрийн банк бол төр байгууллагыг байгуулдаг. Хувийн эвслийн банк дотоод засаглах тэр менежментийн механизм нь алдагдаад маш их сэтгэлтэй зарим тохиолдолд болохоотаа том хэмжээний зээлүүдийг гаргаад тэр зээлүүд нэргээ төлөвлөхөө болгоход нөгөө хүмүүс ихтэй хадгаламжаар цааш өгч чадах байх шүү дээ. Төр тэгэхээр ч яг тэр жирийн нөгөө иргэдэд хамгаалахын тулд баталгаа гаргаж өгöd Монгол хамт бол өөрийнхөө хуулийн дагуу дампууруулах үйл ажиллагааг явуулаад сайн активуудыг салгаж аваад үлдсэн байгаа. Бас нэг 3 зээл өглөөд нэг төлөвлөгөө өглөөд хоёр нь төлсөн шүү дээ. Тэр хоёр сайн зээлийн аваад нөгөө талд нь засгийн газрын бондыг гаргаж өгöd санхүүжүүлээд явчихж байгаа. Тэгээд өмчт нь бол 20 тэрбум төгрөгөөр дахиж санхүүжуулаад төр төлөвлөгч мөнгөөр төрийн санхүү мөнгөийг өнөөдөр өөрөө өссөн биш энэ зах зээл дээр үс нөхцөл байдлаас улбаад ийм актаа болсон байна. Энэ дээр бол тодорхой байдлаар бол ховчлох бодлого ярьсан. Гэхдээ бол энэ дээр яг ховчлохгүй эсвэл төр өөрөө тодорхой хэмжээнд банкны салбарт санхүүгийн зах зээл дээр хөрөнгөний зах зээл дээр өөрийн бодлогыг тодорхойлох арга хэрэгсэл байх ёстой гэдэг асуудал байж байна. Японы шуудан банкыг харж байгаа систем хэмжээнд Оросд Сбербанк гэдэг байж байна. Францын банкуд засгийн газрын орон холбоотой оролцсон байгаа байдал Америкийн засаг одоо хямралын үед орсон тэр нөхцөл байдлыг бол бид бүгдээр ингэж мэдээлэл цуглуулад тодорхой хэмжээнд дүгнэлтүүд хийж төр өргөн банкны салбар байх ёстой юм уу байх ёсгүй юм гэдэг шийдлүүд гаргах ёстой. Арилжааны нэг банк бол миний хувьд байж зөв зүйтэй байх гэж байна. Өнөөдөр аль банк хамгаалах? Хоёр банк хамгаалсан. Тэгэхээр бүх юм яг хоёр юмар явна гэдэг нь өөрөө бас тийм эрсдэл дагуулдаг. Эцэг нүндээ хин хамгаалсан. Төр хохроо хатуу төлөвчд тохирсон. Бид бүгд тохирсон. Яг л биднэрт заруулах зориулах байсан 200 тэрбум төгрөг чинь очоод 1 2 3 хүнийг 3 үйлдэлээс болоод нөгөө алдагдсан учраас хадгаламж эзэмшигчдийн мөнгө рүү
мөнгийг хотын нөхөдөд байдлаар бол гараад явчихлаа шүү. Тэгэхээр бол бид бүгдээ тохирч байгаа юм шүү. Тэгэхээр 200 тэрбум төгрөгөөр нэг сургууль барьдаг ч юм уу, нэг хэдүүний цалин нэмэгдэж байд юм уу, нэг зам барьдаг ч юм уу, нөгөө төрийн хийх ёстой юмнууд руу зарцуулагдахгүйгээр тэр төрийн хэмжээнд гарсан том халтаар залруулахын тулд бидний мөнгө яваад өгсөн, бидний үндэсний баялаг зарцуулагдаж байна гэсэн. Тэгэхээр хичээл ганц асуудал гэдэг байна. Надад нэг асуулт юм л да. Одоо сүүлийн жилүүдэд болохоор Монгол улсын баталгааны нэг бүтээгдэхүүний их хувийг нь уурлахаа ашиг мартмын салбараас орж ирж байгаа. Тэгэхээр яг энэ түрүү та дурдчихсан нөгөө экспортын гайлын татваргүй байгаа гэдэг. Тэгэхээр бусад бүтээгдэхүүний хувьд болоод ерөнхийдөө ганцхан уурлахаа ашиг мартмын салбарт экспортын гайлын татвартай болгож болох юм болов тийм зохицуулт хийгээд өгөх юм бол эргээд тэр манай орноос илүү үндэсний үйлдвэрлэлийг яах гэдэг юм эсвэл ер нь ямар ч түүхийг гаргахад бол үйлдвэрлэлээ дэмжих гэж бодож байгаа бол экспортын татвар ногдол асуудал байдаг. Энийг судалчаад энэ дээр бол их хурлын тодорхой гишүүдээс бол санаас бол гардаг. Гэхдээ түрүү хэлсэн чинь олон улсын байгууллагуудаа байгуулсан байдаг гэрээнүүд байдаг, тодорхой үлээц үүргүүд байдаг. Тэгэхээр тэрний зөрчилдөр Монголын хувьд бол тодорхой санкцууд тавигддаг. Тэр утгаараа бид нар бас жижигхэн улсын хувьд бол бидний нөгөө хилцээр болох чадвар бол хүмүүстмэ. Ер нь бол түүхийн нөөцлөөс бид татвар авахгүй. Зэсээс бас татваргүй ингээд бичдэг юм хараа. Алт байна. Бүх одоо бидний байгалийн баялаг гэдэг юм аа. Ингээд ачигтаа гараад яваад байгаа байхгүй. Энд дээр эргээд тэрийг ингэж харж байгаа хүмүүс татвар төлөх асуудал бол зүгээр логикийн чөлөө зүгээр хүнлэг ёсны хувьдчдтэй одоо ядуу бидний хувьдчтэй зөв зүйтэй л асуудал юм шүү. Гэхдээ энэ бол өөрөө илүү том тийм зохицуултууд байдаг учраас сайн судалж ийж нарийн тооцоолтоо судалгаатай үндэслэлтэй гаргаж ирээд улс төрийн хувьд шийдэх ёстой асуудал. За ингээд анхаарал тавьж оролцсон баярлалаа. Би нэг айхтар тийм шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримттай ийм мундаг загвар байгаа чоных нь хөлнөө толгойн сүүлнээ ингээд яг баах гэж бодож ирсэн хүмүүсийг жоохон одоо disappoint болсон болоод уучлаарай. Гэхдээ энэ бол миний анхны оролцоо байлаа. Өнөөдрийн энэ яригдсан асуудлуудаар дараагийн миний ярих энэ чон эдийн засаг гэдэг энэ нэг томьёоны хувьд бол ойлголт маань бол илүү баяжаад явна. Та бүхний оролцоо энэ их чухал юм шүү. Тийм учраас цөмөрөө санаа оноо байвал илүү гой санаанууд надад хандаарай гэж байна. Тэгэхээр та бүхэн амьдралт чинь, сурлагт чинь, хөдөлмөрт чинь бүгдээр хамгийн сайн сайхныг хүсье өрөөё.